Улаанбаатар хот нь улсын нийт хүн амын тал хувийн оршин суудаг Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн гол төв билээ. Нийслэл хотын тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, эрчимтэй хөгжлийг дэмжих суурь асуудлууд тухайлбал улс эрчим хүчийн тээвэр зэрэг стратегийн дэд үтсийг урьдчилан төлөвлөж, төрийн бодлогоор томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын салшгүй хэсэг юм. Улаанбаатар хот өнөөдөр жилдээ 55-аас 70 сая шоуметр ус хэрэглэдэг бөгөөд үүнийг туулгын дагуу байрласан 7 эх усврээс олборлон түгээдэг. 2016 онд Дэлхийн банкны дэргэдэх 2030 усны нөөцийн зөвлөлөөс хийсэн гидроэкономикийн судалгаагаар одоо байгаа усны их усруудаас авч ашиглаж болох усны хэмжээ нь 2020 оны дунд үеэс эхлэн эрэлттэйгээ тэнцэх. Цаашид гүний усны нөхөс сэргээлтийн хурд ашиглалтын хурдаа гүйцэхгүй болж усны хомсдолд орох эрсдэлтэй гэж дүгнсэн байдаг. 2017 онд мянганы сорилтын корпорац, байгаль орчин аялал жуулчлалын яам холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын тоо баримт судалгаанд тулгуурлан Улаанбаатар хотын усны эргэлтийн тооцооллыг хийсэн бөгөөд энэхүү тооцоолол нь 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан судалгаа, 2016 онд усны нөөцийн бүлэг 2030 байгууллагаас гаргасан Улаанбаатар хотын усны эргэлтийн тооцоо судалгаатай нийцэж байсан юм. Энэхүү болцшгүй аюулыг таслан зогсоож урьдчилан сэргийлэхийн тулд Монгол улсын засгийн газар Америкийн мянганы сорилтын корпорацтай хамтран 2 дахь компакт гэрээг байгуулж Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн 3 томоохон төслийн нэг нь ус хангамжийн баруун их усрыг шинээр байгуулах төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд туулгын доод их усвар буюу биокомбинат, шувуу фабрикийн орчимд 30 гүний худ гаргаж, Монгол улсад анхудаа дэвшилтийн технологи үхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг бүх шугам хоол хяналт удирдлагын систем хамт байгуулад байна. Ус хангамжийн баруун их усвар нь жилдээ 50 сая шоуметр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх 8 дахь их усвар буюу ус хангамжийн хамгийн том ундны усны их усвар болох юм. Эх усврын гүний худгийн анхны өрөмдөлгийг 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр биокомбинатын талбайд хийж, сонгон харьхуу уулын зүүн хойд тормойд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тавьснаар төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн түүхтэй. Эх усврын гүний худ гаргах шугам хоолойн угсралтын ажлыг Израилийн Бран групп ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт хяналт удирдлагын SCADA системийг байгуулах ажлыг Туркийн MAPA групп гүйцэтгэлээ. Эх усврын гүний худ гаргах шугам хоолойн барилга угсралтын ажлын хүрээнд Монгол улсад анхудаа микро түнэллинк буюу газар доогуур сүвлгээний аргаар туулгуул, автозам болон төмөр зам доогуур 1624 м сүвлгээ хийж нийт 55 км цэвэр ус дамжуулах ган ширмэн шугам хоолойг угсрлаа. Дэвшилтийн технологи үхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь эх усврын худгаас ирсэн усыг уламжлалт болон дэвшилтийн технологиор гүн цэвэршүүлэн жилдээ 50 сая хүртэл шоуметр усыг Улаанбаатар хотын нийт хэрэглээнд нийлүүлэх хүчин чадалтай юм. Тус байгууламжид Монголын хамгийн том буюу 18 мянган шоуметр усыг хадгалах цэвэр усны усан сан байрлаж байна. Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том энэхүү эх усврыг цахилгаанаар найдвартай хангах цахилгааны дэд станцуудыг Монгол улсын засгийн газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан юм. Энэхүү бүтээн байгуулалтын нэг онцлог нь олон улсын зөвлөх инженеруудын холбооны FIDIC-ийн гэрээний улаан номын дагуу хэрэгжүүлсэн явдал юм. Монголын мянганы сорилтын сангийн хөтөлбөрийн менежментийн зөвлөхөөр Америк нэгдсэн улсын Tetra Tech компани жилж бүтээн байгуулалтад FIDIC-ийн гэрээний нөхцөлийг хангуулах инженерийн гүйцэтгэлийн болон чанарын хяналтыг тавьсан юм. Томоохон дэд үтсийн бүтээн байгуулалтын ажилд байгаль орчны менежмент төслийн бүтээн байгуулалтад нийгмийн оролцоог ханга ажилласан энэ төслийн бас нэгэн онцлог. Төслийн талбай буюу сонгон харьхуу уулын биологийн болон ургамлын төрөл зүйлийг хамгаалах ажлын хүрээнд барилгын ажил эхэлсэн 2021 онд нийт 51 бүл тарав байсан бол төсөл дуусах 2026 онд 188 бүл тарав болон өссөн байна.
Мөн дүй цүлийн хамгаалах ажлын хүрээнд 10,000 мод тарж 2025 оны 10 дугаар сард нийслэлийн ойн газарт хүлээлт өгсөн. Нийт олон улсын гэрээлэгчдээс гадна Монголын 97 туслан гүйцэтгэгч компани 2947 хүн ажиллалаа. Эрхүү бүтээн байгуулалт нь Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө, нийслэл хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй нэгт уялдсан бөгөөд нийслэл хот баруун зүгт тэлж шинэ суурьшлийн бүсүүд бий болох бүтээн байгуулалтын бүсүүдийг улсаар хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. За энэ баруун их усур маань өөрөө 50 сая метр кубын хүчин чадалтай гэхээр энэ бол Улаанбаатар хотын хамгийн том үндэсний их усур болж байгаа.